За сайн байцгаана уу. Өнөөдрийн киногоор Үхэл шивнэгч гээд аимшиг кино ярьж өгье. Лайка дараад сабаа дараад үзээрэй. За, кино маань эхнэр нөхөр хоёрын яриагаар эхлэж байгаа. Тэрний бие дээрдээсээ гээд лээж нь ихэвчлэн хэвтэж байдаг амьсгаатай байгаа үгүйг нь шалгах хэрэгтэй. Нөхөр нь дээрдэж байгаа гэдэл гинтэл охин аава ээжээ манай хоёр яарангүй наарт гэдэл охин аава ээжээ гэдэл гидс миний гидс гэдэл тэгээд л өвчгдөг. Намуухан хөгжим хөдөө фермер радио асаагаад л амар тайван унтаж буй охиноор кино эхэлнэ. Аз жаргалтай сайхан гэр бүл эгч дүү гурав хөөх яасан ч хөөх юм. Хичээлээ тараа шууд гэртээ ирээрээ аав наадмын дагуулж явна гэсэн манай гурав баярлаад л хөөрөөд том ах нь тэрэг болно гэд явсан. Яагаад буцаж ирж байгаа талаар ярилцсан. Ямартай ч хөвгөлтэй амар тайван гэр бүл гэдгийг эхний үзэгдлүүд харуулна. Манай гурав хичээлдээ явж байгаагаар үргэлжилнэ. Автобус хүртэл уралдаад л чихэрний мөрөөдөө. Гэтэл дүүн гинтэл юу харсан юм байгаа. Нэг л эвгүй зүйл харсан юм шиг зогсчдөг. Гурван ангиа цэвэрлээд л байж байтал дүүн нэг цаас хараад аимшигын зураг зурсан талаар ярилцсан. Нэг нууцлаг амиа алдсан хүний талаар ярилцаад л эгчин сандраад л дүүгээ аваад гарна. Манай гурав оройтод гэрлүүгээ алхнаа нилээн айцтай. Гэтэл өглөө дүүн хараад байсан мод ч юм уу гэр ч юм уу хажууд нь нэг үхтэл шиг хүн зогсож байгааг манай гурав хараад айгаад зүгтаад гүйдэг. Гэтэл ёод ах нь гинт гарч ирээд манай гурвыг аав хүлээж байгаа гэд аваад явдаг. Игчийг нь яад гэдэг харагшаа нэг хараад гэрлүүгээ харьдаг. Аав нөхдөд оройтлоо гэж хэлбүүрээр зодох нэ нилээн чанга болтой. Гэтэл ах нь наадмаа цоцорлоо ховцаа солигээд ингэсгээд дуслаа. Наадам дээр очиод борхон залбираад л хөгжилдөөд л хөөсөн чихэр авч идээд л дүүн халуунтай мөртлөө алсыг харагч дээр суумаар байна гэдэл суудаг. Хамт суусандаа баяртай байна. Гэтэл баг дүүн доор зогсох эмэгнийг хараад айдаг. Тэр над руу заагаад байна. Дунд дүүн бас хардаг. Игч нь хараагүй өнгөрдөг. Дунд дүүг яан гэдэг бууж ирээд би нэвгүүрхэд л игч нь зүгээрөө гэсэн би бас харсан их амар харагдаж байсныг хэлдэг. Яад надад харагдаагүй. За тэгээд харьцаадаг. Маргааш нь Яаныг эмнэлэгт үзүүлээд буцаж байхад том ах Яан гинт хүрээд ирдэг. Энгийн хөвгөлтэй ах дуусын харилцаатай. Дунд ах жаахан уурлангуул байгаа бололтой ахыгаа орхиод явсан гэд уурлаад байдаг. Ахтай нилээн хайртай залуу бололтой. За ингээд ирээд бүгдд нь бэлэг авсан тухай ээж автагаа мэдлээд үргэлжилнэ. Орой хоолой идэнгээ гэр бүлийн ярьцлага өрнөө. Дүүнер нь бэлэг таалагдсанаа хэлээд лаав нь өглөөд л хитрхи хатуу хүнийг өөрийнхөөрөө байлгах гэд үзээд байдаг хүн бололтой. Яаны би муу байна гэд өрөөрөөгөө унтахаар явдаг. Зүүдлээд сэрнэ. Зүүдлээд сэрнэ. Цоо хонгорхоо хинч байхгүй хаачаад хөвтөл дахиад л онгойно. Гэтэл ард нь Яад Яаныг босоод явж байхыг хараад араас нь явдаг. Гэтэл Яан цаашаа хараад юу ч мэдээд байдаг. Гинт хөгжим дугаар цочоогоод эргээ тартал Яан өсөөдөн гээд явцдаг. Буцаж ирээд Яанаас чи юу идвэ? Юм халааж байгаа харагдаагүй дээ гэж байснаа шууд л унаад унтаад өгдөг. Тэгээд өглөөсөрдөг. Нэг ажилт нь ажиллаж чадахгүй нэгэд яваад өгдөг. Шалтгаангүй юм ярьдаггүй. Учир битүүлгээр яваад өгдөг. Яан болон баг дүүнер нэг л эвгүй байгаад байдаг. Яад анзаарахгүй гарч салхилах уу гэсэн Яан үгүй гэд хөвцснээ баг дүүгээ тэнгээ ирээд хөл бариад өг гэсэн дүүн айсан барьтай гүйж ирнэ. Харин Яад битгий жаахан хүүхдээ ингэж харцаад бай гэд уурлахад чамд ямар хамаатай юм зайлаад өг гэдэл. Яад одоо хитэрч байна шүү. Ээж нь ирж маргааныг таслана. Гэтэл Яан нэг л худлаа залдаа тудлаа яриад байдаг. Ээж нь битгий ихч дүүс байж маргаад бай гэд тусгадаг. Баг дүүн яад ихчтэй өнөөдөр би тантай хамт онч болох уу? Өчигдөр шөнө сэрээд эргээ тартал Яам над руу ширтэж ийсэн. Гэхдээ царай нэх амар харагдсан тухай ярина. Тэгээд яад надтай унтаж болно л гэж байна. Ээж аав хоёр нь юунд ч юм нэг хоногоор явдаг. Ах нар ярилцсан. Намайг байхгүйд ямар нэг юм болсон юм уу? Яам ах яагаад ажилласаа юу ч хэллгүй гараад явчих гэдэл. Яад эмч Яамыг зүгээр бэн гэсэн. Гэхдээ өдрөөс өдөрт ааш цананд ордоод л байх юм гэдэл. Өөр юм анзаарсан уу гэд байж байтал Яад орж ирээд шүн дунд эмэгтэй хүний хоолой сонсоод байгаа талаараа ярьдаг. Янг Яад хоёр шүн гардаг дуу чимээний талаар ярилцаад ямар нэг юм гадарлаад байгаа бололтой.
Шүн дахиад л яам сэрээд босоод явлаа. Яа дараас нь яваад болохгүй Янг яваад ах нараа хайтал бас байхгүй. Баг дүү орилоод буцаад ирж дүүгээ тэрвэрнэ. Гэтэл Янг муу новш чи миний дүүг яасан гэд гадаа орилхон сонсогдно. Яад би яамыг олох хэрэгтэй байна гэд явах гэтэл дүү найгаад энэ битгий яв гэд л явуулдаггүй. Тэгээ шүүгэн дүүгээ нуугаад гардаг. Хачин чимээ сонсогдоод л байгаа бололтой. Яам олдохгүй байна гэдэл гинт нэг юм гарч ирээд Янг ах нь буудчихдаг. За тэгээд ямартай ч нэг юм яамыг олоод оронд нь хэвтүүллээ. Яам сэрснээ гид сүвдүүдээ юу болсон юм бэ гэд юу ч сандаггүй. Яад ирээд юу болсныг хэл гэдэл ах нар нь гадаа уугаад сууж байтал гинтл гэрэл асаж унтраад л яам гарч ирснийг хардаг. Гэтэл гинтл Янг муужраад унаад өгдөг. Яамыг гарч байгааг хараад л өөрөө ч мэдлгүй. Тэгээд хоёр дүүгээ дуудаад яамын араас явтал нэг хүн харагдаад алга болоод байдаг. Буудаад оногдохгүй алга болчихно. Гинтэл энэ тэндээс гарч ирээд л бид гүйцээгүй хэн байсныг мэдэж чадсангүй талаараа ярьцгаана. Яад тэр эмэгтэй урт хар үстэй гашуудлын хувцас өмссөн байсан уу гэдэл ярьж байтал гинт таалга нонгоод зочоодог. Маргааш өдөр нь Янг ах нь наартаа тохиолдсон зүйлтэй адил байна гэд кино эхлэхэд өгсөн охины талаар ярьж байгаагаар үргэлж хэлнэ. Тэгээд ахын дүүгээ эмчлэг арга олно гэдэл явна. Яам гид сүвдүүд айн л гээд байгаа. Өмнө нь гарах гэтэл намайг ховлоо бицдэг. Гэтэл Яам тэр талаар юу санахгүй байдаг. Тэгэхээр түүний дотор өөр нэгэн ороод гараад байгаа л бололтой. Тэгээд яад дэлгүүр яваад Яам ганцаараа байж байтал араас нь эргээд тартал цочоод орилтол амруу нь гараа хийгээд орилоод сэжгийн царайтай эмгийн Яамыг дарж унгааж байгаад л шүдийг нь суг татаж авснаа долоож молоогоод л тэгснээ идчихдэг. Тэгээд л ээж ихч хоёр нь ирээд л ээж нь нөгөө эмгнийг зайл эмгэн гэдэл хөөгөөд нөгөө эмгийн инээгээд л орилоод л галзуу эмгэ. За ингээд ах нь нэг хүн дагуулж ирж байгаагаар үргэлжилнэ. Төрөвч Балтуу гэдэг юм байна. Яам нэг л эвгүй. Төрөвч. Яам юу болсон юм? Гэтэл өөдөөс нь нулимчдаг. Харц марцсан амар харснаа эндээс зайл надаар оролдуул чамааг алнаа л гэн. Тэгсэн төрөвч би чамааг мэднэ мө хорон сүнс гэдэл төрөвч чвэ гэдэг эмэгтэйгийн талаар ярина. Энэ хэв саяхан нүүж ирсэн муу ёрийн сүнс сэрэж айл гэрт гай дууддаг гэдэл. Янг төрөвч хоёр түүний байгаа газарт ирнэ. Тэгтэл галзуу эмгэн нэг савруу шээгээд л бөөлжүүдл нөгөө шүдээ нэг савруу хийж байхтай таардаг. Тэсний нэг надад бодоо зоогоод өөрөө өөрийгөө алчдаг. За тэгээд нөгөө эмгэн муу ёрийн сүнсийг дуудаж сэрээж биендээ байлгаж тэр нь шөнийн цагаар олзоо хайж явдаг. Өдөр нь энд биедээ ирдэг юм байна. Харин саяын эмгэн үхснээр шинэ биетэй болох ёстой бөгөөд тэр нь яам болж таарна. Учир нь тэр сугалж авсан нэг шүд байхад л хангалттай тэр хүний биед орж эзэмдэж чадах талаар төрөвч хэлж өгнө. Өнөө шөн дүүгээ сайн хар сэрэмжтэй байгаараа одоохондоо би чадах бүхнээ хийл гэж байна. Ингээд орой боллоо. Шөнийн 2 цаг өглөө болоход 4 цаг дутуу. Гэрэл хөдлөөд л янз бүрийн дуу чимээ гараад л хоёр баг ахыг нь ухаан алдуулцдаг. Яам гараад л явж байгаа. Яад ихч Янг ах хоёр нь ховсонд нь орохгүй байгаад байгаа юм. Яам амандаа шивжлэг уншаа том ахаа хүртэл унгаачдаг. Игч нь гараа хадсаар байгаад уналгүй үлдэж байгаа. Ах нараа сэрэх гэж оролдоо том ахаа алгадаад сэрээдэг. Том ах нь хоёр баг дүүгээ өшөглөөд унгаагаа дараа гэж нэгэн сэрээдэг. Тэгээд гараад л буудаад л би чамааг алан барина гэдэл ээж аав хоёрт нь Яамд сүнс шүглсэн гэхэд аав нь юун сүнс гэдэл юу ч мдэггүй л байгаа бололтой. Аавтайгаа маргалтаа далгадуулаад авж байгаа. Аав нь сүнс гэж байдаггүй гэдэл тэгсэн байшин гинтл нураад эхэлдэг. Аав нь юу л болоод байна да гэд айж эхэлсэн бололтой. Янг бууга бариад өвсөн дундуур Яамыг хайна. Гэтэл гинтл хүн гарч ирээд бууттал ээжигээ буудсан байдаг. Гэтэл нөгөөх нь энийгээл толгоогоо өөрөө буцааж мөрөн дээрээ тавиад л Янг гэдэл өөдөөсөө энийгээл араас нь тэгснээ гинт байхгүй болоод л тэгээд Янг чаддсан бол намайг бариарай ноошвин гэд өвснөөс хар урдаараа гүгээд гартал жинхэнэ ээжигээ буудгаад өгдөг. Тэр сүнс бас хүний дүрсэнд хувраад байдаг бололтой. Яам ирээд яа таалгаа онгойлгох гэж тогшоод байдаг. Гэтэл баг дүүн босоод тавих гээд явдаг. Гэтэл гадаа Яам байхыг яад хардаг бөгөөд гадаа байгаа тогшоод байгаа нь Яам биш нөгөө сүнс байдаг. Гар нь орж ирээд лөөрэ хаалга онгойлгох гээд үзээд идэг. Манай хоёр орилтоод л байж байтал ээж нь хаалган дээр хаалгаа онгойлгох гээд байж идэг.
Тэгэд яад нийтлэл ашгүй жинхнээсээ ээж нь байдаг. Маргааш төрөвч нэг өвгөн дагуулад ирдэг. Өвгөн гадуур яваа шаал өөр ногоо мод жимс сайхан байна гэдэл сонин юм яриад идэг. За тэгээд ямар ч тааш явсаар хагаад яам дээр орж ирдэг. Яам муухай хараад л өвгөн одоо гар хангалттай л гэж байна. Тэгсэн духан дээр нь тартал орилоод л явцдаг. Тэгснээ ээжээ туслаач гэдэл ээж наад өгшнөө хөөж явуул гэдэл занганд нь орчдог. Аав нь шилбүр авч ирээд л зүгээр юм бол бос гэсэн босхгүй явахгүй гэдэл ерөнхийдөө ээжээр л төрий бариад идэг. Өдрийн цагаар хүчин сул байдаг энээс өөрөөр яаж чадахгүй гэдэл өвгөн нэг модон дээр ирснээ бүх үндсийг нь тайр гэд тайруулдаг. Яагаад гэдгийг асуухад тайраад үзүүл ойлгоно л гэж байна. Гэтэл аав нь ирээд хин тайр гэсэн юм гээд уурлаа тэр модыг тайруулах дургуул байгаа бололтой. Өвгөн хэлэн чивч бас сонирн байна. Сүнс чамааг чуурч чадна. Гэр бүлийнхээ төлөө үүнийг таслах тайрах ёстой л гэж байна. Янг аава яамыг аврах ганц арга байж магадгүй гэдэл ямар ч байсан зөвшөөрлөө. Тэгтэл дотроос нь ялзарсан өмхийн үнэртэй дотор нь баахан хүний эргэтэн амьд юм шиг хөдлөөд байж байдаг. Бүгдийг нь шатаах ёстой гэж шатаах гэж байтал яам орилж гарч ирээд л яамыг битгий ойртуул гэд бүгд яамыг барьж хордог. Тэгэд нөгөө хүний эргэтэнгүүдийг шатааж орхидог. Өвгөн нэг хутаг гаргаж ирээд газар зоотол гинтэл сүнс орилоод яам ухаан алддаг. Өвгөн одоо дүүгээ эмнэлэг аваад явал гэж байна. Замаа сайн туулахын тулд оюун бодол хүчтэй байхыг сануулдаг. Ингээд яамыг аваад эмнэлэг явдаг. Энэ сүнс эрүүл саруул бие сонгодог гэж сүнсний талаар ойр зуур зүйлс ярилцаад л явж байтал гинтэл өтгөн мандтай болоод яангад нэг ариун сум өгснөө хаанд байна гэсэн энэ байна л гэж байна. Чи хизээ ашиглахаа өөрөө зөнгөөрөө мэдрэн гэтэл гинтэл нөгөө хэд байхгүй болоод яан ганцаараа яваад эхэлдэг. Баахан сүнснүүд харагдаад л яад орилоо дайгаад төрөвч яад хоёрч айгаад төрөвч нүдээ ань харахгүй бол яаж чадахгүй гэд нүдээ анцгаад гэтэл бүр ирээ зөхөөд авдаг. Сүүлийн мөчөд буудаад нэг юм салдаг. Гэтэл гинтэл яанг ухаан балартаа машин барьж яваад унцдаг. Хажууд нь яам тарин уншаад байдаг. Тэгснээл өвгний гарыг тас хазаад янгтай өрүүл булаацалтаад машин онхолдог. Тэгээд сэртэл дүүнер гадаа зам дээр яам тэднийг чирээд л янг юу хүсэж байгаа гэтэл овоо ухаан орцсон уу? Чирж гаргах гэж байлаа гэдэл. Юу хайсан юм? Энэ буу юу гэдэл яамыг алмааргүй байгаа бидтэй гэдэл. Бууга өөрлөгөө чиглүүлээд л янз бүр болж байснаа төрөвчийг бодчихдаг. 3 сум үлдсэн. Одоо хэнийг алах вэ гэдэл ээжийг чинь үү, дүүг чинь үү гэдэл яадыг алах гэж байтал янг намааг ал гэсэн. Тгий гэдэл алах гэж байтал янг гүүж ирээд яамын гарыг хутгаар нэвц үлбээд хилдэг. Чамд онцгой би хэрэгтэй гэсэн байхаа гэд. Тэгсэн яам нэг хар юмар бүлжөөд унцдаг. Гэтэл сүнс өөрийн биеэрээ гарч ирээд л ойрлж харлаад янг руу дайрахад янг буугаараа буудаж хороодог. Тэр нь ариун сум болоод ямар ч байсан сүнсийг цааш нь харуулдаг. За тэгээд нэгэн эмнэлэгт яам сэрлээ хэвийн байдалд орсон бололтой. Юу болсныг асуугаад юу санахгүй байна гэдэл ээжигээ асуугаад гар яасан юм гэдэл үнэхээр юу санахгүй байгаа бололтой. Эгчин дараа нь чамд хэлж өгье тэврээд уйлахад яагаад уйлаа баярын нулимс чамааг эргээд ирсэнд баяртай байна гэдэл. Яад янг хоёр гадаа ярилцсан. Баярлалаа та гэр бүлээ авралаа гэдэл. Яад та мэдээд эргэж ирсэн юм уу гэхэд төрөвч аль хэдийн тэр хачин цуу ярэ нөгөө эмхтэй энэ айлтай ойрхон нүүж ирсэн талаар хэлсэн юм байна л да. Тэгээд л цэргээс гэртээ ирсэн юм байж. Гэтэл янг дахиад эвгүй царай гаргаад амнасаа нэг шүдээ өөрөө суг татаад л хуглаад л гаргаж ирээд баяртай гэдэл татаад эхэлдэг. Тэгээд гинт гидсэн томроод л яг л нөгөө наарт гээд охин кино эхлэхэд өгдөг шиг үхээд өгдөг. Цонхоор хартал гадаа нөгөө сүнс зогсож байгааг яад хардаг. Ингээд л яамыг оршуулж байгаа гэр бүл зураглал гунигтай. Янг нөгөө модыг очоод сүхтэж нураагаад шатаагаад хэлдэг. Энэ ингээд дуусахгүй гэж хэлээд кино төгсдөг. Энэ кинон дахиад 2-3 дугаар анги гарсан юм байна лээ. Гэхдээ хамгийн өндөр үнэлгээ авсан энэ анги. За нэг ийм кино байлаа. Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Лайк, саб дарахаа мартваа. Дараагийн киногоор уулзцгаая. Ямар кино үзмээр байгаагаа доор комент дээр бичээрэй.